Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Мөнх баяр байна. Бүгдээрээ эхнийхээ хичээлүүдээр их шиг авиа болон гэгүүлэгч авиан дуулуунуудаа сурсан байгаа. За тэдгээр авиануудаа та бүхэн сайн тогтоосон байгаа гэж найдаж байна. Өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ суми voyelle буюу хагас их шиг авиа, les voyelles nasales буюу хамрын их шиг авиануудынхаа дуулуунуудыг үзнэ. Les semi voyelles буюу хагас их шиг авиа маань бас les semi consonnes гэж нэрлэгддэг байгаа. Эдгээр авиа маань бол их шиг болон гээгүүлэгч хоёрын дундуур хэлэгддэг тийм авианууд гэсэн үг. За semi voyelle буюу хагас их шиг авиа маань гурван төрөлд хуваагддаг байгаа. Нэгдүгээрт i. Хоёрдугаарт үй. Гуравдугаарт v. Эхний авиа i. Y, IL, I2L. I авиа маань үгийн эхэнд, дунд, төгсгөлд ордог байгаа. Бүгдээрээ жишээгээр авцгаая. Hier, voyage, chien, soleil, fauteuil, papillon, fille. За анхаарах ёстой нэг тохиолдол байгаа. I 2L-ээр бичигдэж байгаа I авиа маань бас байнга I гэж дуудагддаггүй бас тохиолдол байна. За жишээгээр бүгдээрээ авцгаая. Ville, mille, tranquille. За хоёрдугаар авиа маань үй. UI, UE, UA гэж бичигдэнэ. Тэг хизээж үгийн төгсгөлд ордог байгаа шүү. За жишээ нь bruit, huile, nuit, habitué, nuage, nuance. За дараагийн хагас их шиг авиа маань v. OI, OUA, OIN, OUI, OUE. За ингэж бичигддэг байна. Жишээ нь oiseau, voiture, douane, loin, point, Louise, louer, mouette. За бас нэг онцгой тохиолдол OUE гэж бичигдэж байгаа v авиа маань байнга бас тэгж дуудагддаггүй байгаа. Жишээлбэх юм бол clouer, brouette. За ингээд бүгдээрээ хагас их шиг авиануудынхаа дуудлагыг үзлээ. Одоо les voyelles nasales буюу хамрын их шиг авиануудынхаа дуудлагыг сурцгаая. За les voyelles nasales буюу хамрын их шиг авианууд маань бас дотроо хэдэн төрөлд хуваагддаг байгаа. Нэгдүгээрт un. Хоёрдугаарт on. Гуравдугаарт on. За эхний авиагаа харцгаая. Un, IN, IM,
A-I-N, A-I-M, E-I-N, Y-N, Y-M, U-N, U-M. Ингэж бичигддэг байх нь байна. За бүгдээрээ жишээн дээр авцгаая. Coussin, coussin. Timbre, timbre. Train, train. Demain, demain. Pain, pain. Parfum, parfum. Lundi, lundi. Lynx, lynx. Thym, thym. За хоёр дахь аваа маань on. A-N, A-M, E-N, E-M, A-O-N. Ингэж бичигддэг байх нь бүгдээрээ жишээн дээр авцгаая. Un enfant, un enfant. Un pantalon, un pantalon. Une ampoule, une ampoule. Une jambe, une jambe. Empreinte, empreinte. Novembre, novembre. Дараагийн аваа маань on, on. O-N, O-M. Ингэж бичигддэг байгаа. Жишээ нь ballon, ballon. Répondre, répondre. Bombe, bombe. За ингэж бүгдээрээ Франц хэлний 36 авиануудаа үзэж дууслаа. За дараагийн хичээлүүдээрээ бүгдээрээ мэндчилгээний үгнүүдээ сураад явцгаана. Авиануудаа өтсөн учраас одоо уншиж бичихд бол маш төхөмтэй болсон байхаа гэж найдаж байна. За бүгдээрээ хэдэн дасгал ажиллацгаая. Би та нарт өгүүлбэр өгнө. Тэрийг эхлээд та нар уншаад дараа нь бүгдээрээ хамтдаа уншицгаая. За эхний өгүүлбэр. Та нар уншаарай. La fille a trouvé une chenille dans le jardin. La fille a trouvé une chenille dans le jardin. Le soleil brille sur la colline. Le soleil brille sur la colline. Il fait nuit et les étoiles brillent dans le ciel. Il fait nuit et les étoiles brillent dans le ciel. La voiture roule à toute vitesse sur l'autoroute. La voiture roule à toute vitesse sur l'autoroute. Le garçon a reçu un joli jouet pour son anniversaire. Le garçon a reçu un joli jouet pour son anniversaire. Demain, mon copain arrivera par le train. Demain, mon copain arrivera par le train. Mon frère adore les bonbons au citron. Mon frère adore les bonbons au citron. За ингээд бүгдээрээ хэдэн өгүүлбэр уншиж одоо хэлийг зөвшрүүлэх одоо дасгал ажиллаа. За сайн хэлээ зөвшрүүлээд авиануудаа сайн тогтоохын тулд олон удаа чанга дугаар давтаж хэлэх нь бол зүйтэй байгаа шүү. Одоо хажууд байгаа хүнээсээ санаа зовлтгүй чанга дугаар одоо
чанга олон удаа давтаад хэлээрээ. Одоо богино хэмжээний текстүүд бас уншиж одоо хэлээ зөвшрүүлж байгаарэ. Тэр бол хамгийн сайн дасгал болно шүү. За ингээд өнөөдрийн маань хичээл өгөр өндөрлөж байна. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.